Та хэзээ нэгэн цагт хичээлээсээ хоцроод сургууль руугаа хамаг хурдаараа гүйж байсан уу? Магадгүй дөрөв товцоо яаран өмсөж өглөөний цайгаа дутуу хазаад хонх дуургаас өмнө амжих гэж хаалгаар усгын гарч байсан баг. Заримдаа бид их цагтаа амждаг, харин заримдаа амжилгүй хоцорж үр дагаврыг амсдаг байсан. Ариун цэврийн өрөө цэвэрлэх эсвэл хичээл дуустал ангийн гадна зогсох шийтгэл авдаг байлаа. Тэр үед энэ ичмээр санагдаж байсан ч одоо бодоход бидний даваад гарсан хүүхэд насны амттай дурсан мэт санагддаг. Гэвч тэрхүү гэм зэнгүй яар сандарсан өглөөний дурсамж чинь гэмт аимшиг зүйл болон хуурвал яах вэ? Зүгээр хоцорсон өдөр биш. Таны эсвэл таны хүүхдийн амьдралын хамгийн аимшигтай өдөр болж хуурвал яах вэ? Энэ бол хамгийн аюулгүй байх ёстой газар болох сургууль болсон эмгэнэлт явдал юм. 15 настай Ишида Рёко охины түүх. Түүний жирийн нэмийн өглөө аимшиг таслаар төгссөн бөгөөд өнөөдөр энэ хэрэг Такацукагийн хаалганы хэрэг гэдэг түүхэнд үлджээ. Тэр өглөө Рёко охины Кобегийн их сургуулийн эмнэлэгт яаралтай хүргэсэн юм. Эмчнэр чадах бүхний хийсэн ч өглөөний 10 цаг 25 минутанд түүнийг насварсан гэж зарлав. Гэр бүлийнхэн эмнэлэгт ирэхэд гарсан зүйл нь зүүд мэдл санагджээ. Өглөөхөн сургууль руугаа гүйгээд гарсан охин одоо цагаан дааманд ор тусаач бүрэн арчуулж амжаагүй амьгүй хөвтөжээ. Эмчнэр түүнийг тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Үхлийн шалтгаан толгойдоо хүчтэй цахилт авснаас болсон гэж хэлжээ. Цагдаа нар сургууль дээр ирэхэд бүх зүйл хэвээ мэд харагдаж байв. Сурагчид чалгалтаа чимээг өхөн өгч хичээлүүд өрдийнхөөрөө үргэлжилж байлаа. Тэнд ямар нэгэн үүмэн самун цусны мөр эсвэл аимшигтай зүйл болсон гэх шинж тэмдэг огт байсангүй. Шалгалтын өдөр байсан бол цагдаа нар шалгалт дуустал хүлээж аваад байцаалтаа эхлүүлжээ. Сургуулийн удирдлагууд үүнийг өвдөөлж олгүй хэлхийг тайлбарлаж байсан ч сурагчид үннийг хэлсэн. Үүнээс өмнө Рёко гэж хэн байв? Рёкогийн гэр бүл гарал үүслийн талаар тэрээр Кобе Такацука алхах сургуулийн сайн сурагч байсныг бид мэднэ. Тэрээр даруухан ажилсаг дөрөн дөрчдгүй охин байв. Үүндээ түүнийг насварсан 7 сарын 6-ны өдөр бол түүний амьдралдаа анх удаа сургуулиасаа хоцорч үзсэн өдөр байлаа. Тэр өдөр улирлын шалгалтын сүүлчийн өдөр байв. Рёко унтаа доторчсон тул яаран гэрээсээ гарчээ. Тухайн сургуульд хоцрон мэдээ шийтгэл хүлээх эсвэл сургууль руугаа орж чадахгүй төвжигдэх гэсэн үг байв. Сургуулийн хаалга яг 8:30-д хаагдах ёстой бөгөөд үүнийг янах 3 мөгш томилогдсон байлаа. Нэг өгшин сургуулийн хаалганаас 200 метрийн зайд микрофон бариад "Яараарай, битгий хоцор" гэж хасгарч байв. Багш Хосей Ташихико хаалганы дэрэгдэж цаг руу гараад "Одоо хаалга хаалаа шүү" гэж орилжээ. Зарим сурагчид түүнийг 5-аас доош тоолсон гэдэгч багш шүүхтэр үүнийг үгүйсгэсэн юм. Яг 8:30 минут сургуулийн хонх дуурав. Энэ нь хаалгыг хаах дохио байлаа. Багш Хосей 1.5 м өндөр 230 кг хэмжээтэй аврах төмөр хаалгыг хамаг хүчээрээ түлхэж эхлэв. Хаалга маш хурдтай гулсаж байхад Рёко охин болон түүний найз нь хаалга руу хамаг хурдаараа гүйж байлаа. Хаалгыг хаагд тэр нарийн цагаар Рёко шургаад орохыг оролдов. Гэвч амжсангүй. Багш хаалгыг хамаг хүчээрээ хаахад Рёкогийн толгой төмөр хаалга болон хаалганы баг нь хоёрын дунд хавчигдсан юм. Хосей багш ихэндээ юу болсныг мэдээгүй бөгөөд хэн нэгэн сурагч хаалга түлхээд орох гэж байна гэж бодон хаалгыг буцааж татжээ. Гэтэл тэнд Рёко толгой нь битэрсэн хөдөлгөөнгүй хитэж. Охин дуулга өмссөн байсан ч хаалганы хүч маш их байсан тул дуулга нь юу ч болж хамгаалж чадаагүй. Хосей Ташихико багш гэж хэн бэ? Хосей Ташихико тухайн үед 39 настай 15 жил багшлсан туршлагатай нэгэн байлаа. Тэрээр Японы түүхийн хичээл заадаг, сурагчдын ёс зүйг хариуцсан дэд дарга байв. Хүмүүс түүнийг дөрвөн журмыг ягцлалтаар амталдаг, хатуу чанд хүн гэж тодорхойлдог учраас түүнийг хаалга мань хүрэг томилсон байх. Гэвч түүний өнгөрсөн түүх цэвэр байсангүй. Тэрээр өмнөх сургуульдаа бейсболын багны сурагчийг зодож гэмтээж байсан удаатай нэгэн байв. Цагдаа нар ирэхэд хаалга ямар ч тусгүй цэвэрхэн байсан сургуулийн ажилтнууд хэргийн газрыг зориуд цэвэрлсэн гэх сэрэлтгийг төрүүлсэн. Тэр утгаас сургуулийн удирдлагууд хэргийг мартагнуулахын тулд хаалгыг гял солихыг оролдож байв. Сургууль дотор эцэгийнхээ хурал хийхдээ гаднаас хүн сонсгоол сэргийлж чанга хөгжим тавьж байсан ч нууцаар хийсэн бичлэгийн хожим ил болсон юм. Японы сургуулиуд тухайн үед менежментийн боловсрол нэртэй чанд хатуу дэглэмийг баримталдаг байв. Хичээлээс хоцрохыг ёс суртахууны дороотл гэж үздэг байсан ийм эмгэнэлт хүргэжээ.
Хүмүүс энэ системийг дарангуулагч сурагчдыг боолмод үзэж байна гэж шүүмжилж эхэлсэн. Шүүгээс багш хосыг самсргүй байдлаар хүний амнаас өгшөөсөн хэрэгт буруутгаж 1 жилийн хориг хэрэг 3 жилийн тэнцэн харгалзах ялаар оноосон. Түүний багшлах эрхийг бүр мөсөнцөлжээ. Сургууль нь Рёкогийн гэр бүл 60 сая йен төлөхөр болсон. Хожим нь хосоо дуулууртай байдлаа гэмшил нэртэй ном гаргаж өөрийгөө ердөөл системд өгсөн үүргээ биелүүлсэн гэж өмгөөлсөн олон хүний дургуутлыг хүргэсэн. Энэхүү имэйлт явдал нь Японы боловсролын системдээ хар дүрм буюу утгагүй хатуу дүрмүүдийг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлсэн. Октын дотор хувцсны өнгийг шалгах, усны өнгийг заах, үсээ понитейл болгож боох зэргийг хориглох, хүний эрх зөрчсөн дүрмүүдийг 2025 онд олон зуун сургуульд цэцэлжээ. Рёкогийн хөл Японы нийгэмд дүрм журм хүний амьтнаас илүү үнэтэй юу гэсэн асуултыг бэлдээсэн. Та энэхүү хэргийн талаар юу гэж бодож байна? Дүрм журм хизээ туслахаа болж хор хүнэл учруулж эхэлдэг бай. Сэтгэлдэл хэсэгт саналаа бичээрэй. Бичлэг үзэн баярлалаа.